Үзэгч та бүхэн амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Таны амралтанд зориулсан сонирхолтой ярилцлага таны мэдгүй мэдээллийг багтаасан Санчир гарагийн зочин нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Дугаар бүртээ сонирхолтой зочин урьж тэдний дотоод ертөнцөөр үзэгч таныг аялуулдаг Санчир гарагийн зочин нэвтрүүлгийн энэ удаагийн зочинч бас сонин байх нь дамжиггүй. Хүмүүн бидний харах нүдийг баясгаж, оюуны мэлмиг нээн сэтгэлийн цэнгэл идэлүүлдэг олон сайхан зураачтаас бид сонгон энэ удаагийнхаа зочныг урьсан юм. Ингээд түүний өвөрмөц ертөнцөөр хамтдаа аялцгаая. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Мөн эх орондоо тартай баярлалаа. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Одоо нэг хүнд нэг тийм 7 хоногийн хүсэн хүлээдэг өдөр гэж яддаг штэ. Танд тийм өдөр байдаг уу? Надад л ер нь цаг хугацааны тийм мэдрэмж гэж байхгүй штэ. Надад бол даваа гараг мэдмээр би ч өөрөө уран бүтээлч юм болохоор надад 7 хоногийн цүгэл мэлгэс тийм ойлголт байхгүй. Монгол уран бүтээлч гадны улсад тийм ээ гадаад улсад уран бүтээлээ тойруулж байгаагийн нэг илрэл та болж гарч ирж байна. Тийм учраас яагаад гадны улсад уран бүтээлээ хийх болсон шалтгаанаас эхлээд хоёулаа яриагаа эхлүүл ямар вэ? Яг гоо ерөнхийдөө нөгөө нэг энэ гадаад явж байгаа хүмүүс чинь ерөнхийдөө одоо гадагшаа гарахтай хүн одоо аваараа өглөхөө болоод монголоор өгүүлдэг. Тэгэхээр бид нэр хүн болгон соёлын элчнэр тий. Тэр тусмаа Монголын уран бүтээлчнэр бол мэрэгжлийн төвшин соёлын эмчнэр аахгүй. Тэгэхээр Монгол орн бол одоо гадагшнаа өөрийгөө таниулах цаг нь болсон тий. Тэгээд би бол өөрөөсөө өөрөө уран бүтээлийнхаа гараагаа эхэлчихэд ерөнхийдөө 25 настанда одоо 25 нас гэдэг чинь яг хүн бол төлөвчөөд Монгол хүн бол төлөвчөөд урлаг мэрэгчлэлээр айгүй өөртөө ихтэй болчиход тэгээ гадаадад дэлхийн дэвжээг одоо сонирхож дэлхийд гарья Монголын урлаг орчин үеийн урлаг гэж одоо нүүр царай болъё гэсэн үднээс гадагшаа гарсан. Анх зорилго нь маань. Энэ зорилго маань биелсэн болов. Ер нь бол яг биелж явж байгаа. Монголын зохицол бол дэндүү жижигхэн тулг тойрсон байхгүй. Монголын урлаг гэдэг чинь цөөхөн ингээ хэдэн хүмүүс нэг яатсан. Тэгээд ийм жижигхэн зах зээл амархан манипулирэнд орчдөг байхгүй. Одоо PR гэж яриад байгаа ш. Тийм айгүйх явагдчихад байгаа юм. Тэгэхээр чин би Германд юм уу очно гэдэг чинь бол нэгдүгээр дэлхийн дэвжээг хайжсэн. Хоёрдугаар би 0-оос эхлэмээр байсан байна. Өөрийгөө ингэ шинээр эхлэхжсэн. Тэнд надыг татаад тунцгаж байхгүй. Би яг өөрөөр л гарч ирнэ. Одоо юу гэдгийг нэг чадвал гарч ирэн чадахгүй бол тэгэл дуусна шүү дээ. Яг тэрийг л би ерөөсөө сонирхож байсан байна. Тэгээ энэ удаад эх орондоо ирсэн шалтгаан нь бол 20 жилийнхаа хугацаанд хийсэн уран бүтээлээ эргэж харьяа гэсэн мөн тийм зорилгоор үзэсгэлэнгээ гаргаж байгаа гэж би ойлгосон. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд эргээд харахад та яг ингээд үзэсгэлэнгээ дэглээд тавьсны дараа бас юу харагдчихсан бэ? Ер нь яг эргэн харах хөө гэдэг чинь бас нөгөө нэгдүгээрт хийсэн юмгаа зэгцлэе. Тэгээд цааш нь дараашийнхаа одоо ямар алхмаар явах уу гэдгээ бодох тунгаах ийм цаг л баггүй. Энэ зураач болох яг энэ зам нь одоо юу гэдэг юм хүүхэд жоохон бахта хүсэж мөрөөддөг шүү дээ тийм болоод ийм хүн болно даа гэл. Ийм хүсэл мөрөөдлөө эсвэл зүгээр магадгүй хожуу нээж илрүүлсэн байсан болов. Яг би бол яг урлагийн ертөнц төрөөг л дээ. Өсөөгөө манайхан бол яг гэхдээ бас манай ээж аваа улсын хөвлөлтөд ажилладаг гэсэн. Манайх бол байнга ном сонгоор дүүрэн айл. Би бол зүгээр нөгөө дандаа зураг сургууль суудаад их хөвгтэйс багтаа. Яг хэдэн наснаас ихснэ бол мэддэггүй. Тэгэл тэгж явж байгаа л дугууланд ороод тэгэл ерөнхийдөө мэрэгжлийн хөвлөд орцсон л да. Ерөнхийдөө өдөр иргэдсэн улам одоо хийж байгаа ажил маань үр дүнтэй болж байна. Танд өдөр иргэдсэн бол улам өргөжж байгаа тий. Тэгээд тэрдэрсэн одоо монголчуудыг одоо нөгөө телевизийн нэг баримтат канон дээрээс нэг бол түүх талаас нь харах туфта. Нэг бол уламжлал нүүдэлчин соёлын иргэншлэрээ л одоо гадаадын телевизэд одоо гадаадын хүнд хөрцөн байгаа шүү дээ. Би болохоор одоо Монгол урлаг гэж юм байдаг юм аа, дүрслэх урлаг юм байдаг юм. Тэгээ орчин үеийн урлаг гэж юм байдаг юм аа гэсэн энийг харуулах юмсан гэсэн тийм одоо тийм эрхэм сайхан бодлыг одоо 25 настай залуудаа ингэ тээж явж байсан. Энэ жил бол 20 гэдэг тоонд бол нэлээд ач холбогдол өгч байгааг хэллээ шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө яг бас ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Одоо бас яг эх орныхоо үзэгчдэд уран бүтээлийн үзэсгэлэн бас дэлгээд байгаа тийм. Тий, яг хоо ерөнхийдөө одоо эх жилийн бол Герман, Европын орнууд шиг ядаргаатай олон сараар төлөвлөдөг. Яг эх жил бол яг бүр яг цаг хугацааны тодорхой болсон бол Константин одоо Монголоор урчуудын эвлийн хороо гэж үүдэг. Тэр нэг 160 жил болж байгаа музей байхгүй. Тэр музейний танхимд 9 сард 2 сарын хугацаанд үзлэн гарна.
тий. Тэр нь яг миний бие даасан үзэсгэлэн яг тэр мөзөд гарч байгаа байхгүй. Тэр бол төлөвлөгөө нь гарцсан байж байгаа тий. 98 онд уран бүтээлийнхаа гарааг эхлэхдээ маш одоо чимээгүйгээр эхэлсэн шүү дээ тий өөрийнхөө. Тэгээд яг Монголынхоо үзэгчдэд Монголынхоо одоо ард түмэнд танигдаж эхэлсэн гэвэл 2010 он гараад юм уу та. Яг 2005 онд би Монгол явсан. Монгол Герман явсан. Яг би бол Монгол улсын иргэн хэврэл дээ. Яг Германд бол нөхцөл байдлын шалтгаанаас болоод Монгол улсын иргэн одоо хязгааргүй ихээр амьдрах тийм боломж байдгийг. Тэрнээс болоод хүн болгон дандаа асуудаг нөгөө Герман отгоо гэдэг. Ер нь би над шиг тийм Монгол сэтгэдэг хүн ховор штэ. Би бол Германы юмнаас би эднэрээс юм сурах юм бол би эднэрийг даган дуурайна. Эднэрийн сүудэр би дагахгүй гэсэн тийм амар өөртөө авдаг юм итгэлтэй тийм нэлээ өнгөрөө маягийн хүн штэ яг. Тэгээ би бодохгүй эр хүн өөртөө итгэлтэй биш бол одоо хохин л гэж боддөг. Миний бодлоор бол. Тэр гэсэн ингээд өөрийнхөө уран бүтээлч хүн бол маш өөртөө итгэлтэй байж хүний анхаарал татдаг юм уу гэж боддог. Би бас яг өмнө нь ажиллаж байхад өөртөө маш итгэлтэй хүн байсан л та. Тэгэхээр 0-оос нь эхэлсэн гэсэн шүү дээ тий. Одоо ямар төвшөнд байгаа? Өөртөө тийм дүгнэлтийг өгвөл. 0-оос уу. Тэгэл 1 2 3 л явдаг баг. Тоо гараад их юм бол тий. Яг л хязгааргүй шүү дээ. Хэрвээ та өөрөө ингээд ямар нэгэн сэтгэл ханамж авцсан болвол тэгэл бас харамсалтай байхгүй. Яг бол сэтгэл ханана гэдэг чинь бол бас доошоо ер нь ингэж ярьдаг шүү дээ. Зогсон юм гэж байдгүй. Нэг бол доошилж байгаа, нэг бол дээшилждэг баг. Тэгээд өөрөө тэр сэтгэл ханамжтай болоод ингээд би одоо гайгүй болчлаа гэж бодож байгаа бол тэгэл чи уруудж байгаа шинж байхгүй. Би өөртөө итгэлтэй 25 настай байхдаа би Монгол байхдаа ч Германд очиад би бүх тэр үеийн уран бүтээлч надад айгу жижиг харагддаг гэсэн. Бүгд их надад жоохон харагдаад ерөөсөө би бүгдийг чадах гэсэн хийж үтсэн юм байхгүй. Яг тэр үед бол 600 бурхан зурсан байна. Тэгээ яг ганц хоёр бүтээлүүд хийсэн боловч нөгөө надад тийм нөгөө итгэл хүн ер нь итгэл өөртөө итгэлтэй юу ч хөтөж чадна. Итгэл надад ингэ мэдрэгдэж байсан. Тэгэл ерөнхийдөө яг орчин үеийн хэллэгэнд яаж энэ Монгол зургийн энэ арга барилыг оруулах боломж байна гэдгийг би өөрөө айгүйх мэдэрсэн байхгүй. Тэгээ тэр үед ч гэсэн сонинд ярилцлага өгöd Монгол зургийнхан бүгдээрээ ингэ энэ ойлголтоос салъя гэж ярилцлага өгчээсэн. Тэгэл ерөнхийдөө Европт очиод би 2 жил бас зураг зураагүй. Тэгээ ерөнхийдөө Европт очиод би бас зургийн сургуульд орох амар сонирхол байгаагүй. Яг чинь би эднэрээс юунд нь сурах юм бэ? Эднэр сурах юм бол айгүй эднэрийг дагах болно гэд. Яг хаа тийм болохоор би нөгөө урлаг судлал ер нь хөшгөний цаана юу явуудгийг маркетинг тийм энэ хүний одоо уран бүтээлийг яаж гаргаж ирдэг, яаж зардаг юм ч юм уу энийг сонирхсан баг. Тоо бол хязгааргүй шүү дээ тий. Тэгэхээр цаашаа бол айгүй том тооны зам байна л гэж ойлгоод байна тий. Тэр би бас хүмүүстэй орчин үеийн хэлгээр хэлжсэн байхгүй нөгөө айгүйх бас вирусдсан байна. Одоо 20 жилийнхаа дараа өөртөө жоохон реформ хий тий. Өөрчлөлт хий. Одоо форматик болж байгаа гэдэг шиг цэвэрлэгдээ, өөрчлөгдөө гэсэн нэг талаараас айгүй том гэгэн зорилго тавьсан байгаа гээ одоо илэрхийлэл. Тийм болохоор яг 20 жилийнхаа ойдоо багтаж одоо Монголд үзэсгэлэн гаргая гэсэн зорилго маань одоо биелээ явж байгаад айгүй сэтгэл хангалуун их сайхан гэгэлцэн сайхан өдрүүд болж байна. Хүнээр ингээ харьцуулах бол 20 нас гэдэг бол яг одоо боловсрч байгаа нас шүү дээ тийм ээ. Боловсрч. За ерөнхийдөө нэг ажлын гараар болох гэж байгаа шүү тийм үү. Яг уран бүтээлээр ингээ харьцуулаад явах юм бол хэр ялгаатай. Ер нь 20 нас гэдэг чинь жоохон мангар биш шүү дээ. Ерөөсөө одоо нөгөө диггүй юу байхгүй. Яг одоо өөрийгөө том болсон гэж бодож амьдрал дээр бол том болоогүй гэж тий. Тэгээд үгүй сонирууж тэгэл юм өмнөд өртчөөдөг нас. Тийм болохоор би бас яг энийг л ашиглая гэж бодоод байгаа байхгүй. Өөрийгөө ингээд яг энэ талмаар өөрийгөө жоохон юм өмнөд өртөөд жоохон эргүүд нь балаармаар байгаа байхгүй. Яг энэ өөрхийн мэрэгжлийн салбарт. Тэгэж бодоод би 20 гэдэг тоог агай зорхоод байгаа. 30 40 болоод 40 орчоод балаарахгүй штэ. Төлөвч хөрцөн үн чинь жоохон тийм төлөвлөлтөө болчдөг тий. Тэгэхээр тэрнээс өмнө жоохон балаарэ л та гэж боддог. Хүнээр бол одоо хүний амьдрал бол 20 нас гэдэг чинь оюутан болцсон тий. За тэгээд ерөнхийдөө бас өөрийгөө тэр үед чинь нөгөө өөртөө ихтгэлтэй болж эхэлсэн галзуу гарын аманд гараа хийждэг тийм нас болсон болохоор би одооноос жоохон дугарч эхлэх байгаа байхгүй. Өмнө нь болохоор за яах юм зүгээр яг одоо бол яг тий Монголын нөгөө уламжлалаар хол явсан хүнээс үг сонс гэдэг тий. Тэгээд одооноос би жоохон дугарч эхэлж байгаа болохоос Германд бол би дандаа баах хүүхэд байхдаа л ерөөсө 25 таа байхдаа ерөөсө дандаа л өөртөө ихтгэлтэй ярьдаг байсан л та.
зураач отгоогийн одоо энэ зургнуудыг харахаар отгын зургийг харахаар ингээд юм зурх арга барил нь бусдаас арай өөр байгаад байна. Умиг илэрхийлэх арга барил нь бас арай өөр байгаад байна. Яагаад ингэ харсан бэ гэхээр яг ингэ заримдаа ингэ харахаар Монгол зургийн яг юм арга барил юм шиг. Тийм ээ. Заримдаа ингээд ерөнхийд нь ингээд томоор нь харахаар гадны урлагийн одоо дүрслэлч юм шиг. Яг ингээд томоор нь ингээд харахаар тий наривчилж харахаар Монгол зурагч юм шиг. Энэ одоо зүйл одоо энэ арга барилыг та хэдийд яаж олж авав? Яагаад энэ арга барилыг сонгох болов? Яг балаарн гэдэг чинь яг чөлөөтэй байх гэсэн л шинж шүү дээ тий. Балаарн гэдэг чинь сайн муу талтай. Яг одоо ерөнхийдөө монголчууд ерөнхийдөө урлагийн ойлголтоо айгу жоохон тийм анханасаа нөгөө нэг ойлголтууд аяг буруу тавьсан болов гэж бодод тий. Ягаад гэсэн чинь монгол зураг, уран зураг гэдээ хоёр хуваацсан. Тэгэхээр ерөнхийдөө уран зураг гэхэлэр Европоос орж ирсэн тосон будгийн зургийг хэлээд монгол зураг гэхэлэр одоо хуучин уламжлалт, ботны зураг гэдэг юм уу эсвэл нөгөө марзан шаврын Монголын нэг өдөр гэдэг юм уу тийм уламжлал. Тэгээд уран зураг бол орчин хэллэгт орж болно. Одоо орчин үеийн модернизм, кубизм гэдэг тэгээд контемпорари бол уран зургаар явж болно. Монгол зураг бол ингээ уламжлалаараа дуусч байгаа мэтэр тийм ойлголт одоо намайг 98 он сургууль төгсөж байхдаа ойлголт байжсэн. Монгол зураг гэдэг одоо яг бусад төрлийнхаа бусад улс одоо дэлхийд түгсэн тэр зургнуудаас ялгагдах нэг онцлогтой байд юм уу гэж ажигладаг байхгүй юу? Тэг яг энэ чинь нөгөө угаасаа нөгөө урлаг гэдэг юм чинь дандаа амьдралаас төрдөг. Тэгэхээр яг бид нар чинь угаасаа нүүдэлчин соёл иргэншилтэй. Тэгээд энэ амьдралын энэ ухаан чинь бидний үзэл бодол айгүйх том байр суурь эзлэхийлдэг. Энэчнээс чинь урлаг өөрөөсөө төрдөг байхгүй. Тэгэхээр чинь Монголд үүсэж байгаа энэ одоо хот газар энэ соёл гэдэг чинь Монголд бол дөнгөж сайхнаас үүсэж байгаа соёл шүү дээ. Тийм болохоор бид нар чинь хөлөө олохгүй ингээл барилга буруу бариад хоорондоо морь унж байгаа юм шиг машин унаал яваад шүү дээ. Энэ бол өөрөөсөө байж болох энэ бол зүгээр нормал зүйл байхгүй. Яг энэ чинь бид нар мориноос машин руу уцаад машинаа унд сурж илээ шүү дээ. Тэгээд ерөнхийдөө Монгол зургийн оюутнууд гэхэд дандаа ахуй амьдралтай зурдаг. Мал аж ахуй, баатар, Чингис хаан гэдэг юм уу тий. Тэгээд тэрүүгээрээ жоохон мөнгө олдог. Тэр бол урлаач нар. Тэрнээс уран бүтээлч гэдэг чинь шал өөр байх хэвээр. Тэгэхээр урлаг гэдэг чинь бас таа юу. Монгол зургийн онцлогийг тэр Монголын яг түрүүний хэлдэг энэ амьдралын хэв маяг соёлтоос нь тэрний тусгал нь л байхгүй тий Монгол зураг бол энэ бол бас нөгөө талаас түүх байхгүй бид нар одоо бид нар Монгол зураг гэж явах нөгөө талаас шаардлагагүй юм шиг байхгүй яг бол энднэр бол түүх одоо бид нар бол шинэ түүхийг бүтээгч нар юм чинь тий энэ түүхээ харин сайн ойлгох хэрэгтэй сонгодог урлаг гэдэг чинь бол Монголд л биш яг сонгодог гэдэг утгаараа оригинал урлаг ямар нэгэн зураг одоо уртын дуу гэхэд Монголд байж гэн тий хөөмийн Монголд байж гэн эднэр бол яг нөгөө талаас бол сонгодгийн тэгээд сонгодог урлаг байхгүй юу гэвч нөгөө сонгодог урлаг гэхэлэр Европын урлаг гэж ойлголт яваад байдаг энэ бол бас соёлын бодлогонд монголчууд өртсөн явж байгаа шинж байхгүй одоо тэгвэл ингээд харахаар таны одоо ярианаас ингээд харахаар энэ арга барил бол зөвхөн отхон байрах яг би ерөнхийдөө өөрийнхөө арга барилтай бас өөрийнхөө нөгөө нэр өгсөн байхгүй отго гэдэг нэр өгсөн. Отгоо биш отгоогийн ч юм уу гэхгүй отго гэж нэр өгсөн. Энэ бол цаана айгу учиртай. Яг бол ер нь хүн дандаа том бодож томог харж сэтгэх хэвээр. Яг бид нар үед бол өөрөө яг тэр арга шивжүүрийг аваад мэдрээд ихсэн үедээ би өөрийгөө отго арт гэж нэрлэжгүй. Отго арт гэж нэрлэлсэн. Тэгээд тэр үед бол Германы урлаг судлаач нар бол чи ямар том дугаарч яана гэдсэн байна. Яг би хийж үтээгээ үзүүлээгүй мөртөө отго арт гэж нэрлсэн. Одоо уран бүтээл болгон өөрөө өөрсдийн гэсэн жанртай. За таны бүтээлийг харахад бол хинч хараа за ерөнхийдөө нөгөө модерн гэдэг жанр нь болов гэдэг ийм ойлголт төрөх байх. Гэтэл бол энэ бишгээд байгаа шүү дээ, тий. Энэ дээр нэг тайлбар өгвөл. Яг модернизм гэдэг чинь бол одоо хоцрогдчихлаа шүү дээ. Тэгээ модернизм гэдэг чинь бол Европчдсан. Тэгээд ер нь бид нар 21-р зуунд ороод модернизм хайсан шүү дээ болно бол тий. Контемпорари гэдэг үгийг бид нар бас ойлгохгүй байгаа байхгүй. Яг контемпорари гэж энэ цаг үеийг гэсэн утгатай байхгүй. Энэ цагийн үеийн урлаг. Тэгэхээр энэ цаг үеийг зөвлөх бол байгаль зураад явж байгаа уран бүтээлч бол энэ цаг энэ хүний л төвшин нь контемпорари байдлын юм гэсэн үг байхгүй юу. Тэгвэл манайх бол контемпорари гэхлээр нэг юм ойлгомжгүй сонин юм хийгээл тэр нь нэг хэдэн контемпорари хийдэг хүмүүс ч юм уу гэсэн ойлголт яваад байхгүй. Тэр чинь үгнийх нь нутганд тийм. Яг хоо ер нь 21-р зуунд чинь ингээд нөгөө мэдээллийн 900. Тэгэхээр ерөөсөө энэ бүх одоо үе одоо урлагийн төвшнийг бид нэг дороос харж болж байгаа байхгүй. Одоо жишээлбэл Леонардо да Винчи хийжсэн маань юу бодож явж байсан гэдэг бүгд мэдээллийг нэг дороос авчиж байна.
Тэгсэн мөртлөө одоо Америкт хин юу хийж явж байна, Францд юу хийж явж байна, Японд юу хийж байна, Монголд юу хийж байна хэрэг мэдээллээр холбогдохоор бол ойлгомжтой байж ш тий. Энэ эдгээр шин хойлж утгаал нэг юм гарч байгаа. Тэрийг л үгүйс contemporary гэж нэрлэдэг байгаа байхгүй тий. Отог арт гэдэг чинь отог гэдэг үг чинь өөрөө отхон гэсэн утгатай үгний үг ба шүү дээ. Сойрон байж байгаа. Тэгэхээр отог гэдэг чинь болохоор залуу тий. Залуу гэдэг чинь шин. Тэгэхээр яг шинэ урлагийг бүтээх гэдэг шинэ арт гэдэг. Тэр нь ямар учиртай вэ гэвэл одоо ч гэх юм бол бид нар чинь модернизм гэж ярьж байгаа. Модернизм дотор ч яг олон измууд ордог. Дараа нь contemporary гэж ярих дуртай боллоо. Тэгээд тэрний дараа отог арт гараасаа гэсэн тийм дотор айгуу том дэндүү том зорилготой. Гэвч яг хуу том юм бодож ярьж тэрнийхээ дайтай хөдлөх юм болов уу гэж бодсон тий. Тийм бол отог арт гэж нэрлсэн. Яг би одоо өөрөө бол ямар нэгэн хин нэг одоо дагаж явдаг. Би өөрөө шин зам гаргаж явдаг. Тийм болохоор энэ миний юм бол хин нэг дагаагүй болохоор энэ бол миний л өөрийн одоо жанр гэж яриад байж хүмүүс тий яг энэ бол миний л юу байхгүй. Миний л өөрийн урсгал байхгүй. Тэгээ тийм болохоор би отог арт гэдэг отог урлаг гэдэг нэрлэж байгаа байхгүй. Монголоор бол тий. Хин нэг нь дагаад байгаа гэдэг чинь бол харамсалтай шүү дээ. Тэгвэл одоо уран бүтээлч хүн болоод яах юм бэ? Тий. Энд чинь уран бүтээлч хүн чинь ямар чиний түрүүний хэлдэг даваа мягмар тийм хамааралгүй байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс тэгэхээр шин модернизм, кубизм хий үед тэр хин тамаа тэр бол тий. Хамгийн анх тэгэж нэрлээд одоо та хэлж штэ Германы ингээд уран бүтээлчж гисэн урлаг судлаач нар ч гэсэн ямар том дуурж байна гэж одоо хэлж ирсэн ингээд одоо тэгэд бас магадгүй юу гэж байгаа вэ? Гэхдээ тэгээ тэр би ерөөс тайлбар өгөөгүй байхгүй. Нөгөө талаас онол гэдээ яваад байгаа. Энэ онол эдгээр чинь бол уран бүтээлчдүүлээс хамаагүй зүйл шин. Тий онолыг хэдэн хүмүүс гаргаж байгаа тэд нар бол өөрөө уран бүтээл мэддэггүй хүмүүс онол гаргаж явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө нөгөө морь ундгүй хүн морь унах тухай ярьж болохгүй шүү дээ. Тий. Ямар далдыг хардаг далаалаа юм шүү дээ тэр чинь. Тий. Сүүлийн үед бол яг одоо ингээд Германы жишээлх юм бол урлагийн том музейний кураторууд олон жил нөгөө яг мэрэгжлийн орчин үеийн урлагаар яасан хүмүүсийн одоо критик гэдгийг сонсохлоор яг миний одоо хийж байгаа онолыг тэд нэр баттгаж гэж байгаа хөө үгээр гаргаж илэрхийлж байгаа. Аа би зургаараа илэрхийлж байгаа. Тэр нь бол юу гэсэн үг вэ? Хамгийн сүүлийн том жишээ гэвэл жил болгоно 2 жил алхам тутам зохион байгуулдаг Бинала гэж Венецийн Бинала болдог. Тэрэн дээр бол одоо орчин үеийн одоо сүүлийн 2 жил болсон бүх шилдэгүүдийн тавигддаг. Тэгээд тэр шилдэгүүдэд бол ерөнхийдөө сүүлийн баг 10 жил уран зургийг тавигдахаа бэлдсэн байсан. Ерөнхийдөө инсталляшн ч гэдэг юм уу, фото зураг, видео гараад уран зураг аягуут нэлээд хойш тавьсан байсан. Яагаад гэсэн чи тэр үед уран зургалт бол хөгжил нэг зогсонгүй байсан болохоор нэг хэсэг бас жоохон модноос гарах гэж үзлээ. Гэвч нэг урлагийн судлаач нар болохоор уран зураг одоо өөхөх болоогүй сэрэх цаг нь болсон гэж ярьжсэн. Тэгээд яг хамгийн сүүлчийн том урлаг судлаачийн дүгнэлт ихлээр ингээд отгоогийн зурганд найдвар гарч эхэлж гин гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө асар том одоо миний бодож ирсэн зорилготой одоо хүлээн зөвшөөрөгдөж байгаа гоё хэллэг гэж бодод байна. За кино шүүмжлэгч судлаачид гэж байдаг шүү дээ. Түүнтэй адилхан зураг судлаач шүүмжлэгчид гэж байдаг болоо гэж бодож байна. Таны уран бүтээлийг тэдгээр хүмүүс яаж хүлээж авдаг вэ? Ер нь одоо шүүмжлэгч хүндний сэтгэлийн хөдлөөд шүүмжлэлтний юм бичнэ гэдэг чинь та өөрөө тэр хүний зүрх сэтгэлийг хөдлөж чадсан юм шүү дээ. Тэгэхээр ер нь шүүмж гэдэг чинь манайхаар муулах гэсэн ойлголт биш байхгүй. Муулуулт хэлүүлж яах гэдэг чинь тэр хүний нөгөө Монголын бас үг биш шүү дээ. Нөгөө хүний сэтгэлийг хөндлөж чадвас хөнгөн бэрийг хөдөлгөх юм учир шалтгаан юу гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүнийг шүүмжлэлтэн юм хийн гэдэг чинь бол хүний сэтгэлийг хөдөлгөцсөн л байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр шүүмжлэлийг бол би аягүй сайхнаар хүлээж авдаг шүү дээ. Нөгөө талаас тэгж ярьж байна. Муу нуухаар сайн хэл гэж шүү дээ. Хэлүүлэл явж байлгүй шүү дээ. Тэ. Тэг юм хийж байгаа хүн бол муу сайн хэлэгдэн заавалчгүй хэлэгдэн тэр чинь бол давдаг даваа нар ингээд явахгүй гэсэн. Тэрнээс гадна нэг 5-6 жилийн өмнөх нэг таны өгсөн ярилцлагыг нүүдлэж яваа зураач гэд нэрлэлсэн байсан байхгүй юу? Зөв. Тэр их надад таалагдсан. Яг бол ер нь би бол яг нөгөө талаас айгу том соёлын элч гэж өөрийгөө боддог. Гэхдээ би соёлын элч гэж тэр нэрийг зөөхгүйгээр Монгол гэдэг үгийг, соёл гэдэг үгийг хэлэхгүйгээр хоногшуулж явахыг хүсдэг. Яг бол ерөнхийдөө дэлхийн жил хэм бол Германд бол дэлхийн бүх үндэстнүүд амьдардаг тийм газар л да. Тэнд бол ингээд Монгол гэж ойрлоод юм уу, эсвэл соёл гэж ойрлоод бид нөгөө
дарагдана. Яг энд чинь дэлхийн том соёлын бодлогоор явагдаж байгаа. Бас Германы өөрийнх нь соёлын бодлого гэж байгаа. Тийм болохоор би өөрөө тэнд оршин тогтнож хахад миний очисон газар болгон Монгол оршиж байдаг. Тийм болохоор би монгол гэж хэлэхгүйгээр монголыг сурчлана гэж ийм зорилготой л да. Арай өргөн зах зээлтэй, арай өргөн ийм хүрээлэлтэй орчин сонгохын тулд Германыг явсан гэдэг. Хэрвээ Монголдо байсан бол гэдэг төсөөлөл байсан уу? Гэхдээ ер нь бол тэгж төсөөлж байгаагүй. Яг бол би эргэж харсан юм тэгсэн бол ингэсэн бол гэж бодох дурггүй. Яг бол угаасаа юм гэдэг чинь дандаа өгөгдөлтэй. Тэгээд хувь цай тавилан гэж байдаг. Тийм болохоор тэгсэн бол тэгччтэй, ингэсэн бол ингэччтэй гэж тэгж өөрийгөө боддгоо. Ер нь бол яг Монголын одоо урлаг, Монголын дун хоолой гарах цаг нь угаасаа болцсон байсан. Тэр нь гардгаараа гарсан гэж би ойлгож авдаг шүү дээ. Энэ яг би бол зарим нэг газар эхлэлийн тавиал явж байгаа. Цаашаа бол олон хүмүүс яг миний адил явах л та. Би Монголд болохоор яг тэ нөгөө монголчууд ч бол социализмын нийгмийн одоо үзэл бодолтой тэрнтэй цахагч явдаг. Тэрний үг бол эрдэмтэй хүн даруухан их мөнхөн дүлгөөн гэдэг. Энэ бол эртний үг байж магадгүй. Гэвч яг нэг социалист нийгмийн үед тохирцог байхгүй. Бид нарыг даруулагтай байхын тулд ийм даруухан гэдэг үг гарчсан. Дарга гэдэг чинь дарж яахын нэрг болсон. Ингээд хүүхд болгоно ингэж томатос сууддаг тийм. Ийм хүмүүжлөөр өссөн. Тэгэхээр бид нарын нөгөө тийм болохоор энэ Монголд очиад нэг жоохон том юм яриад ингээд өөртөө ихтэй ярихлаар энэ ямар өнгөрөө байж гэдэг юм уу жоохон өсмөс нь буурал мурал хүний үгийг сонсох дуртай болсон тийм. Тийм болохоор би Монголд болохоор яг үгүй айгуу яг тэр их мөрөн дөлгөөн гэдэг шиг байдаг байсан. Монголын өөрийн гэсэн сонгодог урлаг бол гайхамшигтай сонгодог урлаг байж байгаа ш. Бид нар бол ерөөсөө хийсийн өмтэй бахархалтай үндэстэн байхгүй тий. Тийм болохоор монгол хүмүүс ингэж хэлсэн хүн бахархах зам байгуул бардам зам ерөөсөө илүү биш байхгүй. Тэгээ бүгдээрээ одоо нэг үгдгийн нөгөө эрдэмтэй хүн даруухан их мөрөн дөлгөөн гэсэн нэг үзлээсээ салах хэрэгтэй байхгүй. Тий. Тэгжээж бидний нөгөө нэг дотор байдаг энэ Чингис хааныг гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Энэ Чингис хааны үед яаж бид нар хүчрэг байсан гэдэг чинь бахархалтай хүчтэй байсан болохоор бид нар тэргээр хүн чинь ерөө сэтгэлийн амт юм байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Чи өөртөө их хэр итгэж чинь чи юу бодож чинь энэ чамааг илэрхийлнэ. Үүний хүний сэтгэл чинь тэгээд яг тэрэнд итгэнэ гэдэг чинь цаана нөгөө орчин үеийн хэлгээр нөгөө эрчим чинь явагдаж байгаа байхгүй. Эрчим гэдэг чинь бол монголоор энерги гэсэн утгатай үг юм байна л да. Тэгэхээр эрчим явагдаж байдаг. Тэгээд чи юу бодож чинь юу сэтгэж чадна чи тэрнийг авах хэрэгтэй. Авна шүү дээ. Энд чинь нөгөө талаас бас буддын философи шүү дээ. Тэ? Би нэг газараа дасаа зогсоод тэрэндээ сэтгэл ханддаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө жилд одоо 12 сар гэдэг бол би жилийнхээ нэг 7-8 сард Берлинд амьдардаг. Үлдсэн сар бол ингээд нүүдэлсэн маягтай байдаг. Тий. Одоо л яг дараашийн алхам хийх цаг нь болчиход байгаа. Яг бол тэр хавьд нөгөө нэр хүндээ олоод одоо шүтэн бишэр гэж гэдэг юм уу өөрийн гэсэн хөрөөн олоод ирчихлээр дэндүү амьдрал дэндүү одоо шин даалгавар шин одоо бэрхшээлийг одоо шаардаад байгаа байхгүй. Яг бол дэндүү одоо урлаг гэдэг юм чинь бас жоохон бэрхшээлтэй байж шин юм гарч ирдэг. Бид нэр одоо ингээд жижигрээл ингээд жижигхэн бодоод манайх жижигхэн уус гэдэг юм уу ингээд янз янзын соёлын бодлогонд өртөөл яваад байгаа бол тэгэл улам жижигрээл ууссан шүү дээ. Тэгэхээр бид нар шиг ийм өөрийн гэсэн том түүхтэй бардам түүхтэй юм юу дэлхийд хаа байгаа юм бэ те? Харьцуулахад цөөх шүү дээ. Тэр нүүн гүрний ойлголт гэдэг дээр чинь бол яг дэлхий дээр энэ дэлхийн хүн төрлийн түүхэнд ийм гүрэн гэсэн ойлголттой их цөөхөн үндэстэн нэг нь Монгол үндэстэн шүү дээ. Тийм Монгол орн те. Европын хэд хэдэн хотуудад өөрийнхөө үзэсгэлэнг гаргаж ирсэн. Яг зөвөр яг би өөрөө очиад бүтээл эднэрээ гаргаж ирсэн ус 15 байдаг. Хамгийн анхны хилийн чамд гаргасан үзэсгэлэн нь яг хамгийн анхны хилийн чамд гаргасан үзэсгэлэн бол Японд 2001 оноос 2004 онд би үдчил болгон гаргасан. Тэгээд энэтхэд гаргасан. Тэгээд яг би даас өөрөө очиод би даас үзсэн бол Германы Фрайбург хотод яг нөгөө нэг дор хоёр үзлэн гарч ирлээ. Нэг нь музейд, нэг нь болохоор тэнд байдаг Монголын соёлын төв гарч ирсэн. Хилийн чамд дах зааварлагын энэ салбарын зах зээлд оршин тогтнох хэр хэцүү байсан бэ? Ер нь яг та дэлхийн урлаг бол яг Европын үзэл бодлоор, Европын удирдлагаар явдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө тодорхой төвшөнд хөрөөд ирэхлээр ойлгомжгүй тийм нэгдлийн жоохон тийм мафийн зохион байгуулалт юм шиг орчдөг байхгүй. Яг л нөгөө нэгнийхээ одоо жишээлбэл за нэг бүтээл нэг 50 мянган евро болоод ирэхлээр шал өөр тоглоомын дүрм өөрчлөгдөж эхэлдэг. Тэр нь тэгээд айгүй ойлгомжгүй тийм дүрмээр явагдчихдаг. Тэр
ойлгомжгүй байгаа нь энэ тэр нууцлал нь байгаа байхгүй. Тэ. Дүрмийг хэн зохиож байна? Дүрмийг мөнгөтэй баян хүмүүс зохиож шээ. Хүчрхэг хүмүүс зохиож байна. Тэ. Саятнууд одоо юу гэдгийг энэ тентхийн одоо цуглуулгач нар ийм хүмүүс чинь л дүрмөө зохиож байна. Мөнгө гэдэг чинь эрх чөлөөгөөс гадна эрх мэдэл тий. Тэгэхээр мөнгөтэй хүмүүс л зохиож шээ. Тий. Миний одоо бол яг тэр мафийн юм л орцсон шүү дээ ер нь бол тий. Манай одоо герман найзууд бол асуугаад байдаг шүү дээ. Гэхдээ чи хитэн ажилчтай вэ? Чамаас ингээд сард л ингээд шкаф шиг том зургнууд ингээд гарч ирээд байгаа юм. Тэгсэн мөртлөө нөгөө ирсэн зураг одоо болгоныг ингээд чанарын хувьд бол ерөөсөө улам сайжраад байна гэдэг юм уу. Тэгээд хитэн ажилчтай гэдэг юм. Би болохоор ямарч ажилчин байхгүй. Яагаад гэсэн чинь би өөрөө нөгөө хүнд тайлбарлах үг олдохгүй тийм одоо бүтээ энэ өөр айгу абстракт хийсвэрээр орж ирдэг юм шин хүн тайлбарч чадах. Тэгэх юм бол баг өөрөө тайлбарласараа хамаг цаг алдчих. Тэгэхээр өөрөө эртхэн шиг босоод ажилдаа орчихсон ээжсэн дээрээ. Хоёрдугаар тэгээ яг мэдээж уран бүтээл гэдэг чинь төрөх цаг нь бол төрнө. Тэгээд тодорхой хугацаа шаарддаг. Тэгээд тийм бол ойлгож байгаа. Таны бүтээлийг олон улсад ер нь үзэгчид хэрэг хүлээж авч байна. Ер нь хичнээн улсад бас маш олон улсад үзэсгэлэнгээ гаргасан гэж сонссон. Тийм. Миний бүтээлүүд чи очиж байгаа газар зөндөө очсон байдаг шүү дээ. Тэгээ ер нь тоо бол нэг тийм чухал биш байхгүй. Чанар ч юм уу. Тэгээ ерөөсөө ингээд нөхцөл байдал бүрдэл явж байгаа бол тэр нь тооны хөлөө хөөцөлдөх 3 үзэсгэлэн гаргачлаа 30 үзэсгэлэн гаргачлаа. Энэ бол ер нь тийм чухал зүйл биш шүү дээ. Гол нь чанар. Тий. Гол нь чанар бас чухал биш. Чанарын төлөө явж байгаа шүү дээ. Зүгээр л хүний сэтгэлийг хөдөлгөж чадчих хэрэгтэй байхгүй. Энэ бол тэрэн дээр ч хүний сэтгэлийг чанартай хөдөлгөлөө чанаргүй хөдөлгөлөө гэж ярих бол шок зүйл шүү дээ. Бас нэг зүйл анхаарал татсан. Тэрний юу гэхээр Монгол хүн анх удаа хилийн чандад хувийн галерей байнгын ажиллагаатай хувийн галерей байгуулсан гэдгийг нас их анхаарал татчихсан. Би ерөнхийдөө Германд бол яг нөгөө урлагийн менежментийн чиглэлээс орсон. Урлагийн менежмент гэдэг чинь асар тооноо нөгөө айгу том сэдв байхгүй. Тэр чинь урлаг судлал ордог. Тэгээд эдийн засагтэй хууль бүх юм ороод менежмент гэдэг юм чи орж ирдэг байхгүй. Тэгээд яг миний нэг өөрийн сонирхож байсан сэдв болохоор музей байгуулах. Тэгээд музей яаж байгуулдаг вэ? Яг музей чинь жижигэрх юм бол галерей болно. Яг галерей эсвэл соёлын төв, хуулийн ямар зүрийн асуудал байдгийг, маркетингийн ямар асуудал гардгийг бүх юмыг судалсан байхгүй. Одоо сургууль сурч байхдаа. Яг сургуулаа төгсчөөд яг ийм мэрэгжил эзэмшиж байгаа одоо тийм сургууль гэж дэлхийд байдаггүй байхгүй. Энийг болохоор яг өөрөө би даач эзэмших хэрэгтэй байдаг. Яг энэ чиглэлээр мэрэгжил эзэмших болохоор би сургуулаа төгсчөөд зүгээр нэг дипломтой байхыг хүсэж болохоор галерейга байгуулсан байна. Өөрийн хувийн галерейтай. Яг зүгээр яг урлан л байхгүй тий. Би юмыг юу н хувийн болох айгуу дурггүй. Яг бол би ирж буцах хорвоо гэдэг чинь бол богинох шүү дээ. Тийм болохоор чи ямар нэг юм битгий өөр юм болго гэж байгаа байхгүй. Тэр үеийг л мэдрээд байх хэрэгтэй. Энэгээр талаас юу байхгүй. Чи юм цуглуулга болгоно чиний наадах чинь чиний проблем шүү дээ. Тэгэхээр проблемээс салах би бол бүгдийн төрөөс хэлсэн. Тэгээд лаалагтай болох бол яваад өгч. Тэгвэл тэн чинь нэг машин хоёр машинтай хүн 2 проблемтэй ш. 3 машинтай бол 3 проблемтэй. 3 хүүхэнтэй найзч 3 проблем. Проблемнууд байхгүй. Тэгэхээр проблемээс өөрөө олшрах тасан л тий салах хэрэгтэй байхгүй. Нэг гар утсан, 2 гар утсан бол 2 гар цэнийг хэлэх гэж проблем. Тэгэхээр проблемын дунд явж шít хүмүүс. Нөгөө бол өөрөөсөө өөрийгөө боол болгож байгаа байхгүй. Тий. Би бол тэрний эсрэг явдаг. Боолж өгвөл юмыг эзэмшихгүй. Тэгээд тэр үед мэдрэмж одоо тэр үеийнхээ мэдрэмж цагаа ашиглаж явах хэрэгтэй. Тэгээ миний зураг галерей бол яг Германы одоо Герман Берлин тэр үед бол 500 галерей байсан. Тэрнээс ялгарч байсан юм нь болохоор Монгол хүний байгуулсан дэлхийн урлан галерей. Би зөвхөн Монгол гэж яваагүй байхгүй. Яг бол би бол бас жоохон арга зэрэг хэлж байгаа. Ягаад гэсэн чинь би Турк уран бүтээлчийг үрж үзэсгэлэн зохион байгуулж байсан Герман, Швейцар, Австри тэгэл Перугаас ирсэн уран бүтээлчний үзэсгэлэн гаргаж байсан. Тэр нь юу гэвэл Перу гэж одоо гарсан уран бүтээл Перу гэдэг одоо уран бүтээлч уран бүтээл хийж ингээд тэнд амьдрал өөрийнхөө одоо байр суурь олдсон цаана бас Перу гэж улс байж байгаа шүү дээ. Тэр хүний далимтуулаад Монголоос сурталчилсан байхгүй. Миний үзэсгэлэнгийн таймд үсэн гарч байгаараа Монгол гэдэг юм цаана оршиж байгаа хэлэхгүйгээр олон улсад за одоо өөрийн гэсэн уралдантай байна гэдэг бол энэ бол бас магадгүй нөгөө нэг яг энэ салбарт хүчин зүтгэж байгаа хүмүүсийнхээ хэмжээнд ч гэдэг юм. За мэдээж бас уран зураг таартай
дэлхийн хүмүүст ч Монгол улсаас сурталчилж байгаа бас нэг хэлбэр баг тий. Яг урлан гэдэг чинь зүгээр нэг байр сав шүү дээ. Тэгэхээр урланг бол хинч мөнгөтэй хүн болгоно туристын төлөө авчих зүйл байхгүй. Тэгэхээр урлан бол ерөөсөө юу ч шүү дээ. Зүгээр хоос хоорон за байшин байхгүй. Зүгээр л яг таны юу хийж байгаа тэр чинь л чухал байхгүй. Та сурталчилж байгаа Монгол улсынхаа нарыг. Гэхдээ ер нь бол яг хөтэй тэгж ингээд бид нар ингэж тов толгодын юм байна. Би бол дэлхийн иргэн шүү дээ. Тэгээ бид нар тэгж харах хэрэгтэй байхгүй. Угаасаа Монгол Чингис хаан ч тэгжээс дэлхийг бүгднийг галбаалчлах гэж үзлээ шүү дээ. Шашин шүтлэг бүгднийг нэгдэх гэж үзэж шүү дээ. Энэ үзлээс ороод бид нар одоо Монгол гэж байгаа. Монгол төрөнгүүд өвөр хаанга, ар хаанга, хантих ингээд явж байгаа юм. Ингээл жижигрээд байхгүй. Тэгээд сайн ярих юм бол 77 дугаар сургууль, 50 дугаар сургууль, 40 дугаар сургууль, тэдэн мянга ингээд хачин юм болоод байгаа юм. Дэндүү жижигхэн хачин юм ингээд асар их проблемууд үүсгээд байгаа байхгүй. Гэхдээ тэгж харахаа байлчих хэрэгтэй байхгүй. Тэ? Тэгэх юм бол өөрийгөө арай зарим нэг проблемоос салгаж штэ. Яг проблем бол байнга байж байгаа штэ. Тэгээ харах үнцгч нь л өөр байхгүй. Тэ? Тийм болохоор урлан бол зачим шаардлагатай тийм үстэй. Тэгээ чиний бурлан бүтээх байр савлахгүй тий. Тэгэл одоо бас тэр хүний нөгөө одоо өөрийнх нь шүтэн бишрэгчдийг нөгөө өрөөд өөрөө тэр чин намтартай хүн байгаа тэр хүний одоо хүрээний хүмүүс Монгол гэдгийг танигдуулахын тулд тийм маркетинг гэсэн байхгүй. Тэгээд үжлэн гаргахад чинь Перу тэгээд Берлиний уран бүтээлч нар ирдэг. Дандаа шинэ танилуд шинэ хүмүүс ирдэг гэсэн. Тэгээд нөгөө Отгоо гэдэг галерист нь монгол хүн байдаг. Тэгээ хүмүүс ойлгодгүй байсан байхгүй. Перу та одоо монгол хүн Германд өндөрдөг монгол хүн Германд төрж өсөөгүй те. Тэгсэн мөртлөө Перу хүний үзлэн гардаг гэдэг. Айгуу сонин содон юм болж байгаа байхгүй. Тэрээс Монгол Перугийн нэг галерист тэнд галерей байгуулсан бол болж бол Перугийн урлагаа гарах гэдэг. Тэгээд амархан дампуурдаг байхгүй. Наад бол нөгөө дэндүү жижигхнийг харж байгаа байхгүй. Урлаг гэдэг чинь айгуу том салбар. Тэгээд одоо орчин үеийн урлагт бол Монголын урлаг, Германы урлаг гэж ярих одоо бол энэ хугтун байж болохгүй болсон зүйл. Ягаад бол ингээ юм үндэслэх үзэл байж болохгүй. Ягаад бол урлаг гэдэг чинь тэнд цагаалшгүй орцсон баг. Хоёр том уран бүтээл байдаг. Нэг нь бол хүн
гэсэн зураг. Нөгөөх нь туурайн төвөргөн. Туурайн. Тий, туурайн төвөргөн. Яг энэ хоёроос бол яг таныг ингээд олж харах гэж би хичээсэн л дээ. Зөв. Яг тэр хоёр нэг нэлээд том хэмжээний ажлууд л та. Туурайн төвөргөн гэвэл одоо 1999 оноос гараад одоо хүртэл явж байгаа ажлууд байгаа. Тэгээд яг 99 онд хамгийн анхныхын ажил бол Австрали төвөргөө явуулсан. Тэгээд ерөнхийдөө туурайн төвөргөн гэдэг чинь цаана Монголын соёлын бодлого болж байгаа байхгүй. Монголчууд ер нь туурайн төвөргөнөөр дэлхийг байлдан дагуулсан шүү дээ. Галт зэвсэг гартал. Тэгээд одоо нөгөө машин техник хөгжөөд бид нар чинь туурайн төвөргөнтэйгээ үлдсэн байгаа. Тэгээд би нэгэн цаг туурайн төвөргөнөөр монголчууд дэлхийг донсгож ирсэн бол одоо соёл урлагаараа тий гарч ирээ гэсэн. Энэ урлаг гэдэг чинь хүний сүнс ахгүй. Сүнсийг авч явдаг зүйл. Яг би бүтээгээд дууссан гэдэг утгаараа туурайн төвөргөн гэдэг яг энэ бүтээлдээ хэдийгээр хугацааг зарцуулсан. За нөгөөтөр яг энэ бүтээлээрээ дамжуулаад юу хэлхийг зорьсон юм бэ? Бас их гүнзгий утга агуулгатай санагддаг л да. Яа тэр үед бол туурайн төвөргөн гэдэг үгийг анх сонсож байхад надад айгуу тийм хөгжмөлөг монгол үг байхгүй. Ер нь ингээл туурайн төвөргөн гэхэлэр Чингис хааны үеийг санаад төрдөг. Ингээл монголчууд туурайгаа морио дахвал морио гинго гэж орлолдоод тэгэл тэгж явж ирсэн нөхдүүд чинь гів гинтхэн нөгөө дэлхийн гарц руу гарч явах дай хийгээл. Яг хоо үндсэндээ бол монголчуудын дандаа проблемыг дарах гэсэн тэгээд дараашин проблем руу орж ирсэн л да юм шүү ерөнхийдөө. Яг нөгөө нэг одоо хөрш улсууд нь монголчуудыг хүлээн зөвшөөрөхгүй байснаас болсон зүйлүүд байхгүй ерөнхийдөө. Монголчууд ч өөрснөө дипломат харсаад тахгаад яг нэг төвшөнд харах гэсэн нөгөө үед нь ойлгохгүй. Тэгээд ерөөсөө ийм үүссэн зүйл шүү угаасаа. Тэгээд тэр монголчуудын хөчрөхөг үеийг ингээд санахлаар ингээд туурайн төвөргөн гэж санаанд ороод байдаг. Туурайн төвч айгүй хөгжмөлөг үг. Тэгээд би тэр үгийг бодоод би өөрийнх нь бүтээлүүдэд туурайн төвөргөн гэж нэрсэн байхгүй. Чингис хааны хөлсөн үг гэдэг шүү дээ. Сэтгэлийн эзэмшүүд биеийг хааалтах гэдэг. Тэгэхээр бид нэр урлагаар бид нар сэтгэлийн эзэмж таашаал бүх юмгийн эзэмж чадах юм бол бид нар биеийг хааалтах гэдэг. Яг энэ зорилготой. Тэгээ яг хоо ер нь бол яг хоо би сүүл рүүгээ бол зураг туурайн төвөргөн хүн мөнгөж нэрлэхэ байсан. Яг өнгөрсөн жилээс бол ер нь зүгээр зураг гэж нэрлэхээ. Зураг 1 2 гэж явуулсан. Тэр нь цаанаа бас нэг тийм юм аваад байхгүй. Монгол үгийг ертөнцийн шихэнд хоногшуулъя. Миний гарч байгаа уран бүтээл болгонд дандаа монгол нэрээр нэрлэгдэжээ. Хоёрдугаар тэр нь гадны хүн уншаад ойлгохгүй зураг гэдэг үгийг ингэж байнга одоо үгний хүчээр тавтагдчих вэ гэсэн үзэл бодлын үрд яаж байгаа. Тийм. Одоо тэгтээ тэр чинь туурайн төвөргөн биш болсон шүү дээ. Надад модноос гарцсан байхгүй. Туурайн төвөргөн гэдэг юм чинь. Тэр чинь бас нөгөө талаас дэндүү баригдмал сэтгүүтэй болсон. Одоо бол орчин үед чинь машин төвөргөн шүү дээ. Машины утаа тэгээд мотарын шүү дээ. Нөгөө Чойнмын хэлсэн шүлэг гэдэг чинь Монгол гэдэг. Монголын дуу бол моторын дуу биш. Мордон ардын хеморикс гэсэн туурайн төвөргөн гэдэг. Тийм. Энэ үгнээс чинь би айгүйх нөө өөрийнхөө одоо юу гэдгийг эрч хүчийг авч ирсэн юм л да. Яг энэ туурайн төвөргөний чинь бас нэг хувилбар нэг хэсэг нь тэр туушин зочдуудаар. Энэ туушин зочдууд болох бол миний одоо туурайн төвөргөний хамгийн том хэмжээтэй бүтээл. Тэр чинь 7 м хориг харьцан 4 төвш. Таны бүтээсэн хамгийн том бүтээл бомбор. Хэмжээний явж юу? Хэмжээний үед яг энэ туушин хотелийн нутаг минь хөлөг минь гэж зураг байж байгаа. Тэр бол 92 77 м хориг харьцан 4 төвчийн хэмжээтэй тийм зураг байж байгаа. Тийм. Энийг яагаад нутаг минь хөлөг минь гэсэн бас ойлгоо дотроо айгүйх бодож битсэн байхгүй. Яагаад гэсэн чинь энийг сайн яриад өгч. Энэ нэгдүгээр энэ туушин хотелийн зураг байгаа газар чинь нөгөө нэг энерги эрчим гэдэг тийм. Тэгээ сайн эрчим дээр байдаг оршдог газар байхгүй. Яагаад гэсэн чинь Монгол улсын хэвлэх үйлдвэр тийм. Сүхбаатарын байгуулсан Монгол улс үүсгэн байгуулагдаад хэдэн анхаж яах чаар гурдтай байгуулагдах байгууллагын нэг нь улсын хэвлэх үйлдвэр байсан. За хэвлэх үйлдвэр маань чинь 1990 он хүртэл тий бүх ном сонин сэтгүүл энд хэвлэгдэж дэлхийд тарсан. Эхлээд Монгол дараа дэлхийд тарсан. Бүх эрдэмтэн сургуулиуд энэ хэвлэлээс гарсан. Тэгэхээр тэр энергиуд чинь энд л байж байгаа байхгүй. Яг бол тэнд шүүмжлэгдэж хэвлэгдэж гараад тарсан соёлын гээгээрүүлсэн газар чинь тэр байхгүй. Тэгэхээр энэ энергийн бүсдэр чинь миний зураг байж байгаа байхгүй. Нэгдүгээр тэрийг би дээд болохоор би энергийн бүс гэж боддог юм л да. Хоёрдугаарт яг тэ би наны эмээ Сүхбаатар улсын хэвлэх үйлдвэр байгуулад нэг хэдэн ажилд авах тэрний нэг нь манай юм байсан байхгүй. Норвос оронгаа гэдэг. Яг албаны ёсны тоон бол цэвэрлэгч гэсэн ажилд байсан болохоос
Канонд гардаг бумаа шиг л охин байсан байхгүй бүгдийг хийж явдаг. Тэгээд тэрний дараа манай ээж төрөөд тэгээд ээж маань манай аавтай Монгол улсын хэвлэг үйлдвэр танилцсан. Тэгээд танилцаад би гэдэг хүмүүстэй. Тэгэхээр миний буур байхгүй. Би одоо буураа гэдэг хоёрдугаар эмнэлэг оролтой шүү дээ. Тэгээд миний үүссэн газар энэ буур. Тийм болохоор би тэгсэн байхгүй. Энэ миний үүсэл юм байна. Тийм болохоор энэ нутаг минь хөлөг минь гэд нэрлэгээд гэж үг гарч ирсэн юм. Эмдүүр бол яг юу гэж нэрлэх үү гэсэн дээр яг бодсон. Байршлаа сонгочод нэр өгсөн байна шүү дээ. Юм хийчихээ дараа нь бодож сунгаж байгаа. Яг хөө бас нөгөө зориулсан зориг тахтай ярьж байгаад бүгдээрээ шийдсэн юм л та. Одоо бэлгшээж гэсэн үг шүү дээ. Нөгөөтөр яг энэ бүтээлээрээ дамжуулаад юу хэлхийг зорьсон юм бэ? Бас их гүнзгий утга агуулгатай санагддаг л да. Гэхдээ ер нь би 6-аар ямар нэг юм хэлье гэсэн бодол байдаг шүү дээ. Тэ. Зүгээр хүн хүний өөрийн авалт нь өөр байхгүй. Тэгэхээр би нэг юм хэлэх гэсэн надад ямар ч тийм юм байхгүй шүү дээ. Тэгээ бодоод явах юм бол би тэгэхээр миний санаа ч айгүй хязгаарлагдсан бол шүү. Тэгэхээр би айгүй хязгаарлагдсан бол байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг хэлэх санаа надад бол байхгүй. Тэ. Тэгээд ерөнхийдөө тэнд нэг 60-70 мянган морид байгаа болов уу гэж бодоод байдیں۔ Хүмүүс авах судалж тоолж үзсэн гэсэн яг зүгээр баримжаалаад яг 70 гэдэгт хоохгүй юм. Тэгээд 70 мянган морид гэд нэрсэн зэрэг. Яг ерөнхийдөө нөгөө би нэг юм гэдэг чинь дандаа учир занцантай. Тэгээд би миний одоо тойронд хөргөн бүтээсэн учир занцаа нь бол миний түүх сонирхолтой холбоотой. Яг Чингис хааны үед бол ийм бодол байсан нөгөө Монгол хүн морьтой бол алдахгүй гэсэн тийм үзэл бодол байдаг гэсэн. Тэгээд Чингис хааны үеэс эхлээд Өгөөдөө хааны үед жоох инх хамглан үүс дайн залуу байх хэвээр үед Монгол хүн болгонд одоо хоёр хөдөлгөөн морьтой байх хэрэгтэй гэсэн тийм хууль гарсан. Ядуучдыг тэтгэх сан гаргаад одоо ядуу хүн болгонд эрэгтэй эмэгтэй болгонд хоёр морь өгдөг байсан. Тэгээд Монгол хүн хоёр морьтой хөдөлгөөн морьтой юм бол алдахгүй. Өөрийгөө аваа явчихсан гэсэн тийм ойлголт тавьчихсан байна л да. Тэгээ одоо их орн манай Монгол орн намайг төрийн төвлөргөний хийж явах нь 2 сая гарантай гэж ярьдаг байсан. Тэгэхээр би бодсон за хөдөлгөөн морьт бол биш юм байна те. 2 сая гаруй хүнтэй тэгээд нэг 3 сая орчим морьтой адуус өрхтэй гэж ярьдаг байсан. Ядаж хөдөлгөөн морийг хийгээд өгчигээд дотороо тийм ариухан бодлоор яг ингээд сонсоход бол айгүй тийм элитэнтэй юм шиг мөрхлөө цаана болохоор тэрэндээ би айгүй итгэсэн. Тэгээд ерөнхийдөө одоогийн байдлаар бол яг нөгөө ширхэлж тоолох юм бол 2 сая орчим морь зурсаад байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө Монгол орн байна уу 3 сая хүнтэй 3.5 сая морьтой. Тэрэн дээр миний 2 сая нэмэгдэх юм бол 5 сая гэж байна шүү дээ. Тэгэхээр баг хөдөлгөөд морьтой болж байгаа шүү. Тэгэхээр одоо бид нэрийн сэрх цаг болсон л гэдгийг тэр мессежээр хэлдэг байгаа байхгүй. Өөрийн гэсэн бүтээлээ за мэдээ сэтгэл зүрхөө зориулаад бүтээж дуусчаад түүндээ онсон нэр өгнө гэдэг бол маш хүнд ажил болоо гэж бодож байна. Тэгээ дээрэс нь таны өгж байгаа нэрнүүд стайл нөгөө хэлдэг шиг минималист гэдэг шиг тийм өрмөц байгаад идэг л да. Тэгэхээр яг би нөгөө ямар нэгэн юм бодоогүй хийцэн болохоор чинь тэнд чинь нэр өгөх чинь муухай шүү. Тэгээ би сүүл рүүгээ за зураг гэж нэрлэж гисэн баг. Зураг гэдэг чинь яг л энэ чинь зурсан зураг юм аа л гэж байгаа байхгүй юу. Тэрнээс тэр чинь дотор сэдвүүний төрлөө нь ерөөсөө орсонгүй шүү. Яг монголоор нэрлэж байгаа учраас гадны хүмүүс битгий ойлгоосаа гэсэн байхгүй юу. Зураг гэдэг. Тэгээ зураг гэдэг гадны хүн ч ойлгохгүй шүү. Тэгэхээр бүр гоё байхгүй тий. Түүнээс гадна бас нэг онцгой уран бүтээл гэдэг нь хүн. Тий. Хүн зураг. Тэр их санан одоо ингээд ерөнхийд нь ингээ харахаар өнгө харагддаг тий. Өнгөний зохицол одоо нэг тийм ерөнхий юм юу харагдана. Яг тулаад очихоор их тийм ирээцээ эргүү юм шүү. Зарим хүмүүсийн хувьд бол их ирээцээ эргүү. Зарим хүмүүсийн хувьд бол одоо их сайхан гоо сайхан ч гэдэг юм уу тий. Зарим хүнд бол энэ үг байна. Энэний цаана тий. Ямар нэг зүйлийг хилээд байна ч гэдэг юм уу тий. Ингээд хүн өөр өөрийнхоороо хүлээж авах байх л та энэ санаа яагаад анх орж ирсэн бэ? Тэр ястаа сайхан санаа. Нөгөө одоо таны надад хэлж байгаа санаа. Яг хүн зургийн бас энэ хоёр бас хүн зураг шүү дээ. Их том хэмжээгээр байдгийн хамгийн анхныхны миниатюр жижигнээ гарсан байдаг. Энэ хоёр чинь хүн 2 3 байлуу 4 5 байхад яг энэ зургийг би Монголын уран зургийн галерейд бэлгэлсэн шүү дээ. Энэ хуучин ууган зургнууд юм аа нэг хүн зургнууд. Хүн гэдэг чинь яг одоо хүний ирээн дотроо могоон яран гадна гэдэг. Гэхдээ хүн бол ерөөсөө араатан амьтан, хөхтөн амьтан. Тэгээ араатны хаан бол арслан биш хүн тий гэж би өөрөө боддог байхгүй. Тэгээд хүн бол ерөөсөө нөгөө бурхан бос чөтгөр тий. Тэгээд хүний ирээнийг дотор нь байгаа ирээг нь гаргаж ирсэн ихний ээлж. Яг нүцгнэр юм болохоор айгу хүмүүс ингээд нүцгэн болоод ирэхлээр юм өмнө болоод ирэхлээр хүмүүс тэрнээс хичдэг байхгүй. Тийм болохоор ингээд нүцгэн хүн хараад хичдэг тий. Одоо ингээд гэхдээ магадгүй ганцаараа байж байхдаа харах туртай байж болно шүү. Тэгэхээр таныг би нүцгнээр сууж харах юм бол би дуртай шүү. Гэхдээ ингээд энэ хүмүүс харах юм бол би харж чадах шүү.
Энэ ахгүй. Тэгэхээр хүн үннээс дандаа цухтааж авдгийг би хэлж байгаа байхгүй. Тэгээ би маа энэ үнэн чи энэ байна гэд яг миний сайхан өөрөө сонирхол бол би та өөрийг яаж олж хараасаа тий. Тэгээд үг гэдэг чинь өөрөө айгу хүчтэй зүйл байхгүй. Одоо үг гэж айгу хүчтэй зүйл шүү дээ. Үгээр хүнийг үйлүүлж болно, үйлүүлж болно, хөгшрүүлж болно, залуужуулж болно, унтуулж болно, сэргээж болно гэж ярьдаг. А тэрнтэй адилхан өнгө бас тийм байхгүй. Өнгийг хүмүүс айгу дутуу үнэлээд байдаг байхгүй. Өнгө хүнийг бас унтуулж, уурлуулж, галзууруулж, сэхэрүүлж болдог байхгүй. Өнгөний зан тийм хүч байдаг. А тэр хүч бол сонирм өөр мэдрэмжүүд органоор орж ирдэг байхгүй. Тэрийг тэр хүмүүс мэдрэхгүй. А тэр бол хүний амьтны инстинктив гэж байдаг. Тэр нөгөө оюунаас цааш байхгүй. Тэр мэдрэмжээр өнгөийг хүлээж авдаг. За гаргасан бүтээлүүдийг ингээд ажиллаж хахад хамгийн урттай 9 м, 3 м-ийн өргөнтэй гэхээр энэ ингээд асар их цаг хугацаа зарцуулдаг бүтээл гэмээр ажиглагдчихж байгаа байх л та. Тэгээд энийг ингээд хин нэгний оролцоо байхгүйгээр ганцаараа бүтээдэг. гэдэг нь бас их сонирхолтой. Тийм яг бол ер нь их сонир миний ажлууч чинь бодлого байхгүй. Тэгэхээр би юу хийж байгаагаа мэддэггүй байхгүй. Тийм болохоор би яаж хүнд зааварлах юм бэ? Тэ ажилчин хүнсээ зааварлахгүй ш. Хоёрдугаар юм хийж явах хажууд нэг хүн харагдахлаар надад айгу саад болдог байхгүй. Тэгэхээр би өөрөө ингэж тэмцэлдэж хажууд нэг хүн бултганаад үдлэх юм бол тэгэл тэр онгод гэж байдаг бол тэр шалга бол яваад гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөс миний хийх ажил бол хийж байгаа юм бодохгүй шалтгаан байхгүй. Учир шалтгаан. Тэгэхээр бодлого бодлоо байхгүй. Одоо ингээд харж байгаа одоо хялаан гэж ярьдаг шүү дээ. Гүлрэн гэж ярьдаг. Гүлэрж байгаа хүн чинь ингээд урдхаа юм харахгүй хэлж байгаа шүү дээ. Би бүтээлээ гүлэрч зурдаг байхгүй. Гүлэр зурна гэдэг чинь тэр зурж байгаа зургаа харахгүй хичээдэг байхгүй. Ойлгомжгүй нү? Үнэхээр ойлгомжгүй. Тэгэхээр ойлгох цаг нь болоогүй гэж болох байхгүй тий. А тэгэхээр тэр хийж байгаа юмгаа бодохгүй энэ төлөө тэмцэл чинь л миний бүтээлүүдээ гаргадаг байхгүй тий. Одоо таны уран бүтээлүүд гэдэг юм гэхээр яг энэ хоёроос гадна бас чөлөөтэй өөр уран бүтээлүүд бас хийдэг болов. А өмнө нь бол бурхны зураг зурдаг байсан. Хэд одоо баг хэдэн зураг вэ? Яг нь ер нь 600 орчим бурхны зургууд хийгдсэн. Дээр нь комик ном байгаа. Тий. Яг энэ бол яг нэг бурхны зураг бол би яг тэнцэнэс би зурж сурах техникүүд эзэмшиж. Тэн дээрээс би одоо бурхны зургийг би шашин шиг талаас нь биш урлаг энэ бол бас нэг уран зураг юм а гэдгийг нь авч яаж нарийн зурдаг юм а яаж энэ бодог модгийг хольж утгаж нийлүүлж гаргадаг энэ ухааныг сурсан. Бурхны зургаас. Бурхан зураг гэдэг бол бас нилээдгүй хүнс зөриг шаарддаг болов гэж бодож байна л да. Тэг яг зөвөр нөгөө буруу зуршил алдас болно ингээд юм хөх. Би бол яасан штэ бурхны зургийг зурхаас өмнө би яг би бол нөгөө манай ээж яав гэд манай гэр бүл их юм бол за тэгээ эмээ ер нь их шүтлэгтэй хүмүүс боддیں۔ Би тэгээд бурхны зураг ингээд сонирхоод эхлэхлээр чинь хүмүүс одоо буруу зурвал алдас болов шүү дээ гэж хэлсэн. Би тэнгуү тэр үед бол өөрийгөө энэ бурхны зурагч нь урлаг. Тэгээ одоо нөгөө уран зураг гэдэг талаас нь бол маш техникийн нарийн ажиллагаатай юм байна. За би тэгээд энэ одоо энийг зурхын тулд энэ бурхны шашин руу орох юм бол болохгүй юм байна. Тийм болохоор би өөртөө за би ингээ бурхны шашнаас ингээ гарлаа гэд гаргаад би өөртөө л хийсэн шүү дээ. Намайг төрөхөд хүүх ээж аав намайг буддаа болгож асуугаагүй шүү. Би яг чихгүй тэнд төрчихсөн байхгүй. Ингүүд нь би бодсон. Надад тэр техник тэр нарийн ажиллагаа тэр зураасыг мэдээж байгаа мэдрэмжүүд таалагдсан болохоор би өөртөө гэж би одоо ингээд монголчууд маань ингэж түүх соёлоороо ингэж бурхны зургийг зурхад алдаж болдог гэсэн тийм ойлголт байт юм байна. Энийг би хүндэлсэн байхгүй. За тэгээд энийг мөнгө хүндэлж байна. Тийм болохоор одоо би бурхны шашнаас гарлаа. Тэгээ би нэг уран зураг гэдэг талаас нь харж байгаа шүү гэд тэгээд зурсан л да. Тэгээд тодорхой хэмжээний хөрөнгөтэй би бодсон байхгүй.
Би бол өөр цагийн хүн юм аа тий. Энэ бол бурхны цаг бол Монголын урлагийн соёлын өв юм байна. Тийм болохоор би өөр цаг үед төрсөн гэдгээрээ би өөр өвдөлттэй юм байна. Миний даалгавар миний одоо хийх ёстой юм чанар энэ биш юм байна гэдгийг ухаарад би бурхны зургаас одоо нэг үгээр хэлмэл зодог тавьсан байхгүй. 3 ном гаргасан. Яг энэ одоо ном гаргасан бүтээлүүдийг хүнд зориулсан байна. Гэхдээ яг ном гэж нэг чинь бол зүгээр яг хийсэн ажлуудыг нь фото зургнуудыг нийлүүлэл тэгэл хүмүүс каталог маягаар гаргасан юм байна. Түүнээс ном гэдэг нэг бичээд тавьсан юм байхгүй шүү дээ. Тэ. Гэхдээ мэдээж бас яг нэг зориултын тухайд тий яг бүтээлүүдийн хийсэн үеийн бүтээлүүдийг чинь эмхэтгэлүүд байхгүй. Тэ. Энэ Монголын нууц төвчг Монгол зургийн аргаар бол яг 98 оноос 2018 онд хийгдэж байгаа проект. Энэ бол ямар очиртай гэвэл Монгол зургийн ангийг төгсчөөд би Монгол зурганд зориулж нэг юм хиймээр сэтгэл төрсэн байхгүй. Би юу Монгол зургад хийх вэ гэсэн тийм дүгнэлт гарсан. Тэгээ би Монголын нууц төвчг гэж энэ ном энэ түүхэн бидний одоо баримт бичиг бидний бол одоо судар алтан ураг байхгүй. Одоо бидний өвгүүдийг одоо тодорхойлсон энэ сайхан зүйлийг одоо хүн болгон ойлгохгүй нь гэдэг гэр болгон айл болгонд байдаг мөртлөө ингэж ойлгодгоо. Ер нь их хүмүүс ингэж өөрөөхөө боддог юм шиг байна. Би бол гэж би Монгол зурагт юу өгөх вэ гэж дотор бодсон. Би энэ ойлгохгүй байгаа энэ Монголын энэ одоо хамгийн эрхмээс эрхэм юм ном бол Монголын нууц төвчг. Тэгээ энийг нь ойлгохгүй байгааг нь ойлгохдаг болгочих юмсан энэ гэж бодсны үднээс энэ ажил хийсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө айгүй их цаг хугацааны ирэхээр их удажлаа. 20 жил болоод одоо яг зурган дууссан байж байгаа. Одоо тэгээд бишвэр нэг хийгдээд явах. Ирэх жилээс ч юм уу алны хүртэл болох болов гэж бодоод байна. Уусаад 800 жилийн өмнө бол одоогийн бидний ойлгодог шиг үдээс ном гарааг байсан шүү дээ. Ийм байгаа юм. Тэгээд би нууц төвчгийг би за тэгвэл энэ монголоор бичсэн зохиолыг монгол зургийн аргаар одоо хүссэн хүн болгонд ойлгохтаар хийчихээ. Тэгээд зураг гэдэг чинь өөрөө хэлгүй ухаан тий. Тэгэхээр текстийг ойлгохгүй байсан ч гэсэн ямар ч үндэстнүүд одоо уншиж хараад ойлгох төвшөнд ойлгох гэж хүрэх юм гэсэн тийм зорилго тавиад ерөнхийдөө 98 оноос хойш судалгаагаа хийж явж байгаад 2018 онд энэ жил би зургийн зурж дуусаад байж байгаа. Тэр бол ерөнхийдөө 624 хуудастай 3000 бичээл одоо монгол зурагтай тийм ном байгаа. Яаж аваад баримтат кино хийлгэх боломж олцсон бэ? Таны тухай танаар төлөөлүүлж хоёрч баримтат кино хийсэн байлээ. Яг Германы телевизийн бол яг зураг гээд 2010 онд нэг мэргэжлийн банк нэг 17 минутын кино хийсэн байна. Миний байж байгаа байдлыг тэд нар харцаад энэ нэг сонь игдүүтэй юм хийгээд байгаа юм байна гэж тэд нар намайг дуудаал цаг асуугаал хоёул бүгд нэг юм таны амьдралаар ч юм уу юм баримт кино хийчихээ гэл тэд нар өөрөө сонгосон байхгүй. Би ямар баримт киноны хүн биш юм чинь юу гэдэг тэгэл тэдний л сонгосон сонголт. Би 2010 он гэхэд бол тэр Германд ирээд нэг 5 жил болж байгаа гэхэд би их хурцтай олонний анхаарал татсан байхгүй. Урлаг судлал тэгээд яг тэр үеэс ерөөдөө өөр бүтээлээр тодорхой хэмжээний хүрээнд амьдардаг болцсон тий. Зургаар уран бүтээл Европт амьдрах гэж хэцүү шүү дээ. Одоо бавгийн цавсар ингээ хийсэн үг гэдэг байхгүй. Нүд чихэн хандсан Монгол орн Европ бас гэж байгаа байхгүй. Нүд чихэн хүн тэд нар чинь өөрснөөгөө бид нар эцэг урлагтай хүмүүс өөрийгөө баг ойлгодог. Тэгэхээр бид нар хин нэг дөөрөхгүй эднэр биднийг дагаж явах хэрэгтэй гэсэн тийм ойлголттой. Яг шаргуу тэд нар бол 21-р 19-р зуун 20-р зуун бол ерөөс Европынх тий. Урлаг судлал нь Европынх, уран бүтээлчд нь Европынх, тэр цаад маркетинг хийж байгаа бүх хүмүүс нь Европ байхгүй. Одоо Аз одоо энэ Латин Америкч гэдэг юм уу эсвэл энэ Араби орнууд гэж нэг том үндэстнүүдэд энэ Европын сүүдэд үнэхээр дарагдж байгаа байхгүй. Тэгээд шинээр гарах. Тийм болохоор ийм газар хүлээн зөвшөөрөгдөн гэдэг чинь бол тэр хүн болгоны одоо тохиох юм биш. Тийм болохоор Аз гэж сохор юм, оюун ухаан мандтгай гэж одоо Бямбэ Эренчингийн хэлсэн үг байдаг. Тийм болохоор хүн ер нь хүн бол өөртөө ихтэй юм хийж яадаг. Тэгээд тэр нь өөрөө болж байгаа бол гарч ирдэг. Тийм бол энэ хүмүүс бол Азтай гэж яриад байдаг байхгүй юу? Одоо Германд очиод Азтай ингээд хөлөмж шөрөгдсөн. Энэ бол надад бол тэр Аз байгаагүй. Би ер нь Азанд итгэдэг. Та яаж хүлээж авсан? Гүдээс сонирхолтой шүү дээ чинь. Энд чинь уран бүтээлч хүн гэдэг чинь нуугдахын нэр биш шүү дээ. Болж игэл энэ чинь ил гараад л явж байгаа. Германы байгууллагууд хамтран ажиллаад эхлэхлээр чи бүр сонирхолтой шүү. Би бүр урамшсан шүү дээ. Тий.
бас нэг та нар ч гэсэн ингээд надад хэлэх үг боломж олгож байгаа урамшиж шээ бол би ч бас юм хэлмээр шүү дээ. Тэ. Бас нэг дуу хоолой болмоор байгаа байхгүй. Тэ. Дандаа ингээд будгаараа илэрхийлээд байгаа чинь миний будагч нь ямар нэгэн илэрхийлэлгүй юм чинь. Тэгээд хоёлаа нөгөө баримтат киногоо Тий 10 оны баримтат кино ингээ анхаарал татсан болохоор баримтат кино одоо Германд та нарыг удаа харж байхад чинь анзаардаг чинь ер нь кино ч юм уу нэг репортаж хийх гэдэг чинь асар том ажил байдаг юм. Тэгээд асар хөрөнгө шаардсан ажил. Германы тэр баримт киноны баг намаа ингээд өөрөөс зөвшөөрөл аваад ингээд таны одоо гаргасан амжилтыг бид нэр баримт кино хийм бол их сонирхолтой байна гэд надаас зөвшөөрөл аваад хийжсэн. Би тэгээд анх удаага яг ийм том ажил өрнөдгийг би мэдчихсэн. Тэгвэл нөгөө дээрээ бүх одоо нөгөө ном нөгөө эхлээд надад ч нөгөө зохиолоо бичээд өгсөн. Тэр нь бол баримт киноныхын зохиолоо бичээд ингэ тех яг хэлбэр баримт юм шиг бас баг зэрэг найруулгатай. Тэгээд хийгдчихсэн л 10 онд. Монгол хэлээр гараад тавихад яаж хүлээж авч байсан? Гэгэлцэж хүлээж авч, бахархж хүлээж авч, шар ус усаад айгүй баяртайгаар хүлээж авч байгаа. Яг бол уран бүтээлч хүн чинь өөрөө уран бүтээлч хүн гэж нуугдахын нэр шах. Уран бүтээлч хүн гэж харагдахын нэр байхгүй. Боолжлог бол харагдчихлаа гэвэл ямар нэгэн аргаар харагдаж өөрийгөө ойлгуулж байгаа гэдэг чинь хийсэн өмнө бас үр дүн гарч байгаа байхгүй. Магадгүй яа баримтат кинонд өөр ингэсэн бас баримтат кинотой болчихсон энэ бол маш том боломжтой тийм. Тийм тэгээд тэр нэг түүхийг ингээд тэнд нь үлдээгээд нэг баримтчлуулаад авчиж байгаа байхгүй. Тэгээд тийш одоо хүртэл YouTube-ээр гараад явж байгаа. Тэгээд дараа нь хүн гээд бас дахиад нэг баримтат кино байгаа. Тийм дараа нь 2012 онд би нөгөө хүн гээд 6 метр зураг зорсон. Тэгээд тэрийгээ би нөгөө зураг амьлах цаг гэдэг нэртэй тийм арга хэмжээ зохион байгуулад хосоо Транс Монголи гэдэг хөгжмийн багийг авчираад тэгээ өөрөх нь 6 метр зургаа би нөгөө улаан бүтээлгээр бүтээчээд тэгээ нөгөө хүмүүсээс ч мөнгө аваад тоглолт хийж байгаа метр оруулж байна. Тэгэнгүүтээ үзэгт 2-3 аяг гарсны дараа нөгөө улаан нөмргөө нагаагаад тэгээд дэлгэцэн дээр зураг зураад нөгөө одоо мэлмигийн нэн гэдэг шиг тэр зургийг төгсгөлийг нөгөө хөгжмийн аян донд үзэгчдийн үед ингээд хийсэн тийм перформанс хийсэн байхгүй. Тэрний зургийнхын одоо хамгийн сүүлийн зураг нь болохоор чи нөгөө чонын сүүлчийн үйлэн гэж. Тэгээд тэгж нэрлэж хийгдсэн. Хүн зураг маань. Тэгээд тэрийг яг тэр хийж явах тэр процессыг болохоор бас баримтат киноны баг олон талаас нь камера авч ажиллаж хийж кино болгож репортаж мэгээр гаргасан байна. Тийм. Их сонирхолтой сонсож байна. Бурхны зургийг гараараа биш бясалгаж сэтгэл оюунаараа бүтээдэг Эршүүгийн Отхон баяр. Зураг Авинт фильм Берлин үзүүлж байна. Тобиас Вульфийн кино. Найруулагч, зураглаач, хайчилвар Тобиас Вульф. Уран сайхны зөвлөх Сансра ван Вульф. Эхлэл хөгжим Валентин Бөөмс. Хөгжим Олама ансамбл. Дуу оруулсан Карен Шульц Вобах.
Сета ассистент Петр Вэлзел, Маск Айки Лагер, зураг чимэглэл Монгол бичгийн таталбар Лав доржийн Сүхбаатар. Уянгалах мэд нам гүм Монголын тал нутаг. Нам гүмийг гинт цочоож туурайн төвөргөнд цуурайтах мэт болно. Хиймэр сэргэм омглон зах нь үл харагдах адуун сүрэг идэр цогтой хуйлран давхилдана. Морд бие биесээ нэг холдож бас эргэж нийлэн амьсгал давчдаам хурд химнэлээр шууран нижигнэн бүжих мэт болно. Тэнгис мэт ирчлэн долгиолж өнгөөр солонгор нь давлгаана хайлан уусах мэт дүрслэлүүд нь нэг бүрчлэн тод сониноор ялгармай. 100 мянган морд гал мэт ирчтэй хурдаар урагшаа довтлогно. Тэнгэр газар нийлэх тэр нэгэн цэг ертөнцийн хязгаарлуу тэмүүлэх морд хуйлран давхилдана. Тэд алхан сүрэгт нийлж ямар нутагт хүрэхээ сайн мэднэ. Эршүүгийн Отхон баяр 1981 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр монголчуудын бишрэн хайрладаг халуун хошуутай амьтны нэг болох морийг хүүхэд ахуйн сэтгэхүйгээс эхлэн дүрслэн зурсаар өнөө хүрчээ. Адууга хайрлан дээдлэх монгол ёс, хүн байгалийн нандин холбоо, монгол хүн морь гэдэг амьтны хооронд бий болсон эртнээс улбаатай нүүдэлчдийн соёл, монгол заншил, байгалийн шүтэх монгол хүний сэтгэхүй уран бүтээлч Отхон баярын бүтээлээс тодорхой харагддаг. Монголчууд нүүдэл соёлтой хүмүүс энэ амьдралын хэв маягийг дагаж урлаг соёл нь уялдан зохицох байдлаар хөгжиж ирсэн нэг жишээ нь Монгол зураг юм. Монгол зургийн тухай мэдийг ивэл эхлээд миниатюр буюу нарийн чимэглүүр ажиллагаатай уран зургийн талаар ярих хэрэгтэй болдог. Эрт цагаас нүүдэлчид гэрт амьдран байнгын нүүдэл судлалын байдалд байсан. Ийм амьдралын нөхцлөөс шалтгаалan бууд сууж тээвэрлэхэд хялбар гэдгээр нь ихэнхдээ жижиг хэмжээний зураг зурж байжээ. 1996-аас 98 онд Отхон баяр Улаанбаатар хотод Монгол зургийн мэргэжлэр суралцаж диплом гардан аваад цаашдаа уламжлалт миниатюр болон бурхны зургийг түүх, урлаг ухаан талаас нь үргэлжлүүлэн судлах хүсэлтэд хөдлөгдсөн ч тэр үед энэ төрлөөр тусгай сургалт байгаагүй тул бие даан 6 жил уран бүтээлч судлаачаар ажиллажээ. Зүйл гэж бол байхгүй гэсэн ийм ойлголттой л үзэлтэй л. Тэр бол байж болно. Гэхдээ хүн нөгөө нэг ийм гоё үг гэдэг чинь хийх хүнд арга нь олдно, хийхгүй хүнд шалтгаан нь олдно гэж. Энэ чинь Монголын сайхан ардын сайхан зөөргнүүд бэлэн байж байгаа байхгүй. Тэ. Иймэрхүү юмнуудыг ашиглаад нөгөө дарж дарагдах юмнуудаага хаях хэрэгтэй байхгүй. Тэгж л бодоод байна. Тэ. Уран бүтээлдээ өгч байгаа нэрнүүд бас их содон байдаг. Энэ нэрнүүд яаж гарч ирдэг вэ? Ер нь ахтай нөгөө деважн болвол ярих. Ер нь нэр өгөх дурггүй гэсэн юм. Гэхдээ яг нөгөө би ч айгүй та нар интернетээр харсан байх ингээд нөгөө би өөрөө ч харахлаар яаж их юм бүтээв гэдэг айгүй олон байдаг. Тэр өдөрч дуустдаг байхгүй юу? Миний одоо вебсайт руу орох юм бол 100000 аюугаа ш хуудас байгаа шүү дээ. Тэгээд ингээд тэр чинь архивлах нэг асуудал байгаа байхгүй. Яг кодлох. Шууд деважн 3 гэхэд аль зурганы талаар яриад байгаа шууд ойлгох. Архивлах үүднээс хоёрдугаар тэр нэг деважингийн амьдралд одоо энэ цаатлын өрөөнд нэг зураг байж байгаа. Хүмүүс нөгөө чиний деважингийн зураг гэдэг өөрснөө нэр өгчсөн байхгүй. Тэнгүүд нь өөрөө би өөрөө тэрэнгүүд тэрийг миний чүн зэрэг сэтгэлээс мэдэрсэн деважин гэж боддог гэсэн байхгүй. Тэгээ би деважин гэж нэрлэсэн. Тэр чинь яг миний бурхны зургийн дараа орж ирсэн. Юу бол та? Ерөнхийдөө бурхны зураг зараад би өөртөө ихтгэлтэй болсон байхгүй. Миний би гараа өөрөө захирч сурсан. Таны тарих гараа өдөрдөд байна уу? Эсвэл тарих бол гараа өдөртөхгүй. Яг өмнө нь бол тэгж ярьдаг байсан. Би өөрөө ч тэгж ярьдаг гэсэн байхгүй. Одоо энэ тархинтай хамааруулах зүйл болчих واخ. Энэ бүхэл мэдрэмж яг хөл энэс шоо орж гарч байна. Чиний өөрөө чинь тарих байна шүү дээ, тэ. Энэ чинь бол чиний юу мэдж үтсэн түүх энд нэг л авч явж байгаа байхгүй. Тэгэхээр чи тархиараа сэтгэх юм бол
хэн нэгний хийжсэн юмыг л сэтгэнэ. Хэн нэгний сүйдэр өөрийн юм шихгүй нөлөөнд автна гэсэн үг. Тэгэхээр хэн нэгний хийж байгаагүй хэн нэгний үзэж байгаагүй шин юм хийх гэж байгаа бол дахиад зогсоох хэрэгтэй байна. Тэгжээж орно. Тэ? Би өөрөө миний толгоонд одоо яг юу хийх гэж байгааг гараад ирсэн бол дахиад хийх шаардлагагүй. Тэр чинь дуусчлаа шүү дээ энд чинь. Дахин чинь дуусч байгаа. Тэр чинь өөрөө тэргээ юу хийж байгаа мэдэхгүй байна гэдэг чинь л эн чинь айгүй тэр процесс чи өөрөө айгүй гажиг тэгээ сонирн байхгүй. Тэгжээж дараа нөгөө тэрнээс би бодож чадахын хэмжээнд зурах юм бол тэгэл хүн төрөлхлөг гэдэг чинь бол урлагийн түүхийг том мастеруудыг төрүүлсэн тэдний хэмжээнд л сэтгэж байгаа байхгүй. Тэгэхээр орчин үе бол ерөөсөө энэ тарихаар сэтгэх ухаан эднээс бол гарах шаардлагатай байгаа байхгүй. Өмнө гараа ингээд нөгөө толгоонд юм бодгод чинь гар маань өөрөө энэ өөрийн нөгөө захирч чадахгүйсэн шүү дээ. Яг бол миний нөгөө нэг техник чадвар муу байсан байна. Яг гар маань өөрөө оюун захиргадаад ихсэн чинь захиргадаад ингээ өөрөө хөвч ороод эхлэхгүй. Тэ юм хугал марч гэдэг юм одоо бүх хүн төгч орлоо гэж ярьдаг шиг. Яг тэрнтэй адилхан. Яг тэр үедээ би айгу тийм Яваачингийн орн руу очихгүй. Миний зүрх сэтгэл. Тэгээ би тэр зургуудыг би зүрхнээс мэдэрсэнд Яваачин гэж нэрлэж байсан тэр үед. Ямар ч төрлийн зургуудыг зурдаг уу? Мэдгүй ямар ч байсан нэг одоо ингээл эн чинь гараал байгаа байхгүй. Тэгэл гарч л байгаа. Тэр чинь ямар төрөл гэдгийг дараа цаг үеийнхнүүд нь ингээд отгоогийн ажилууд ийм юм байж гэж дүгнэх юм гарч магадгүй л те. Одоо бол ингээд гарч л байгаа. Энэ үед янз янзын одоо том урлаг судлаач нар янз янзаар дүгнэж ярьж байгаа. Яг нь тэр нэг сайхан боловч тэд нар ямар даддаг далаалам юм биш тийм ээ. Энд чинь надаас гарч байгаа болохоор би эн чинь миний л юмнууд шүү. Тэдний дүгнэлт л байхгүй. Тэрнээс тэр хүний дүгнэлт зөв буруу гэсэн ойлголт биш шүү дээ. Угаасаа урлаг гэдэг чинь 2 дээр нэмэх 2 4 биш шүү дээ. Урлагч 2 дээр нэмэх 2 x12 ч гарч болно шүү дээ. Тэ эн чинь л угаасаа гоё юм. Одоо нөө Да Винчигийн хэлсэн үг гэдэг шүү дээ. Уран зураг бол үгэхгүй яруу найраг юм.